Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилвалд. Нүд. 4-р хэсэг. Хүү эмээдэн алдагдсан бэлцэгний тухай ганц ч үг ган хийсэнгүй. Эмээгийнхэн санаа зовчихон хэмээн сансан тэр. Гэсэн чимээн гэрд тогтохгүй орон гарын яваа хүүгэн үл мэдэг доголж бүг олоод үзчихэж. Үнийг ороод ирэхэд нь дуудаж дэрэгдэн суулгаад асууж шалгаав. Миний хүүгийн хөл яагав? Яагачгүй? Байтлаа эмээгээсээ юм нуух нү дээ. Нуугаагүй эмээ. Өтөлсөн болохоос үхээгүй шүү. Миний хүү яагаад доглоод байгаа юм? Мориноос буух гэж байгаад хэвтэй гадан дээр халтраад унчихсан юм. Алив эмээ нүүцээ. Шалахгүй юм аа. Та санаа зовлтгүй. Ил шарах байвал эртхэн боож төдөхгүй бол эдээр татчихвал горьгүй шүү дээ. Ил шарах сэлт байхгүй юм ээ. Би одоо бушуу мордохгүй бол болохгүй. Баянбаатрынх гэрэн буулгаж барих гээд хүн хүч дутж байгаа. Миний хөө болгоомжтой байгаарай. Өч хийхвтэй тэгвэл муу юм яах вүлээ дээ. Та хүүдээ зовлтгүй гэсээр хариу сонсолгүй гарч явлаа. Би засчаад гэрлүү орох гэж явхад тэртээс мордохын ирж явахыг залуу ихнэр гараан сарвжлан хараад амрыг гэж танив. Тэр амандан за чамайгта гайгүй дээ. Хэмээн шивнээд хөл гарын үзүүр зардаг огныхон гараас хөдлөн гэрүүд орготон хөлөөн зөөж ядан яолж байлаа. Амарч ирж цугласан олонтон хамжиж зэрэгцээ хідэн гэрээг нь ээлжлэн буулгаж барилцаж байх үесэд шивгчин охин амрыг дуудуулжээ. Хүү эзэгтэй дуудаж байна гэсээр гүйж ирсэн охины араас дуугүй даган алхана. Залуу ихнэрийн гэртээ дөнгөж орвоогүй юу? Хэдэн иржүүд зэрэг дайрч хүүг юугүй бүчин аваад эсхийнд боож орхиход амьсгал нь богдсон хүүгийн ухаан сарниж алга болжээ. Гэр буулгаж барих их ажлын хажуугаар хэдэн иржүүд хуйлсан эсхийг дамжлан явааг харсныг өвгөж өөрөөрэ. Барагдахгүй их ажилд гар хөл дутаад яа гэж байхад зарим нэг нь залуу ихнэр тал засч шээсвасыг нь зөөж явах гэж. Мөнгө гэж яста дийлдэхгүй хүчтэй юм гэж хэмээн шогширч байлаа. Ирчүүд эсхинд боосон хүүг айлаас зүүн урагш байх хэрэтийн хүндэд хайж гав. Хэрэтийн хүндийг их болсон нь энд нутгийн олон бургандан одсон төрөл төрөстөн хэр хайдаг учраас нохой шувуу эргэлдэх нь элбэг аж. Тэр тусман хар хэрээнүүд бөөн бөөнөрөн гуайглалдан ойрхон зөрсөн айлын мал рууч дайрч байсан удаатай. Залуу ихнэрийн тушаалаар хүүгийн толгойг ил гаргаж бүтэн биеийг нь хөдөлгөхийн аргагүй чангалан боожээ. Амаа мэдэхгүй чалчиж байдаг улаан хилдийг нь зэхэр хоёр нүдтийн хамт хар хэрээний хоол болгоод өгчих. Хэмээн загсныг биелүүлсэн ирчүүд хоёул яаран боцож давгилаа. Толгодын цаагуур дөнгөж далд орвоогүй юу бөөн хар хэрээнүүд цуглаж. Хүүг оргисон газар хүй салхи шиг хүнрэлдэн эргэлдэж ирэхэд нэгэр нөгөөдөн хөөр хийхүү ингээд харах нүдгүй боллоо доо. Гэвэл нөгөө нөө харах нүдээр тогтвол их юм да. Хэрээчнийг айхтар амтэн. Гэтэр нөгөө хиний жаахан хүүг бол сэмлээд өөх махаар нь ил гартал тоншоод идчихсэн байсан штэ. Гэхэн тэр нар шингэв. Хүү ирсэнгүй. Азаас нь лан ширгэж дуусахад гэрт харанхуй ноёлов. Хүү ирсэнгүй. Хөөрхий эмгэн хоёралган гавсран нүдэн аниж хүүг минь лисэн мэд хариулж өгөөч гэж хэлэн хаттал шивнэн залбирна. Харин тэр орой баяны залуу эхнэр хачин баяртай тастаас хөхөрч айрыг цагаандан бялуурн согдуургаж байв. Хөл гарынх нь үзүүрт гүйдэг охидыг
Надтай сөргөлдвөл яадгийг та нар сайн гарч авсан биз? Би ганц үг ган хийгээд л та нарын наад мөрөн дээрх толгойчнд бөмбөрөөдөл унаад өгнө. Тэгэхээр аль хаяага манахаа сайн бодороо гэгчлэн сүрдүүлж түүндээ баахан баясаж сууна. Харин цугласан олон дундаас хинэн ч хүүг байхгүй байгааг анзаарч харсангүй. Өдрийн нар орой дээр ирэхэн үесэд гадаа бөөн дуу шуу болоодхов. Улс амтэн тэртэй голоос энгэрийн цоортол мөлхөж ирсэн эмигнийг тосон авч түшин босгоход эмиг нь шүнжин хүүгэн дуудаж мөлгсөөр цөхөрсөн сүнг хоолоогоор хүүх минь яачхав, миний хүү хаана вэ гэж орилсоор байв. Энгэр цээжнийх нь мах урагтаад өрөөсөн хөхөн тасарсан эмигний тохон яс ил гарч түүн дээр арай ядан тогтсон мах хөдлөх бүртэн дагаж санж игнана. Энэ их дуунаар баян эр гэрээсэн гарч ирэв. Эмигнээс учир явдлыг сонссон эр залуу эхнэрийн дуу дуйлж хөлчүүрхэж хоноод дөнгөж сэрээд байсан эхнэр нөмгөн дээлтэй гэрээс гарч ирэхэд нөхөр нь түүнийг үгсүггүй алгадан унахав. Юу ч ойлгоогүй бэлсгүй хацраан даран унаад цөрхөртөл уйлж гарлаа. Хариуд нь нөхөр амар хаана байна? Ямар амар хин юм тэр чинь? Чийл болсон хойно мэдэхгүй байв гэж. Норчин чавганцын үнчин хүүг хаана угыг нь би яаж мэддэг юм? Гэхэд нөхөр нь түүнийг дахин алгадаад авав. Эхнэр бууж өгч хэрэтийн хүндийт баха гэж. Баян эр тэр дорон хоёр эрийг тэр зүг мордуулаад эмгэнийг гэрт оруулав. Хоёр эр морины хурдаар давхин хэрэтийн хүндэд ирээд нүдэндээ ч итгэсэнгүй. Хүндийн тэг голд нь эсхинд болддог хүү дээш гарan хэвтэнэ. Гэхдээ тэр хав тэр жигтэн хар ирээн будаг цадцчихсан айтай бараантан харагдах. Газар дээш харж өгсөн олон хэрээн дундуур халгасаар эсхийд болдтой амрын дэргэд ирэхэд хүүгийн нүдийг ухах нь битгий хэл тиймгээд хэлчих шарах тэнд байсангүй. Харин хүү мангацуутан өлгийдүүлсэн аяттай унтаж байх шиг харагджээ. Хүүг боосон зузаан эсхийг тэр дорн задлахад хүү сая нэг ухаан орж босч ирэв. Энэ үед хүүгийн нүдний өнгө улам цайж сааралдсан байхыг эрчүүдийн хин хин нь анзаарсан ч хэлийн залгижсан аяттай таг дуугүй байлаа. Миний хүү битгий хол яваарай. Гэртээ л байгаарай. Гарч орж хэрэггүй гэж энгэрийнхэн шархнаас болж бүлээрч хэвтэх хэмээн хүүдэн захина. Хүү бүлийн усанд норгосон алчуураар эмээгийнхэн духанд борзайсан хөлсийг арчиж саяхан боосон ч цусанд нэвчиж хүрэнтэх боолтыг нь харан уйлж сууна. Гэрийнхэн орой дээр олон хэрэг вааглан эргэлдэнэ. Хүүхдэл юм хойно эмээгийнхэн хажууд сууж угаад нэг мэдихний нойронтон дийлдээд унаад өгсөн байлаа. Яг дэрэгдэн шахам хэрэг ваагалахад цочин сэрсэн хүү эмээгийнхэн царай дэш гарав. Эмээ нь унтаж байх шиг харагджээ. Омголдож хадсан уруул нь хүрэнтэж царай нь шаргал өнгөөр туяарч байлаа. Хүү жижиг аягны дундуур ус хийж ирээд галбгаар гудхан эмээгийнхэн аманд ойртуулав. Эмээ чаахан ус балгачих, уруул нь бүр хатчихж. Эмээ сэрсэнгүй. Хүү эмээгийнхэн газрыг элжээ. Эмээ сэрээрээ жаахан ус уучих. Эмээ унтчил байх шиг. Галбгаараа эмээгийнхэн уруулд хурч усаан балгуулах гэтэл завчийг нь даган хажуу тийш урсган тэр. Өөрийнх нь болжмгүй баг эхнэрээс болж ийм хэрэг үүдсэн тул баян эрч норжин эмгний буйны ажилд чадхаар нь дэм болжээ. Наашагийг ах дүүсхэн учир тэгс ингэс хийгээд л дууссан байна. Харин тэнд тогоо барьж малгууг нь нааш цааш гэж байсан улс норжин эмгнийг яггүй чавганц байсан л гэж улс ярьдаг юм. Тэрнээс ямар нүдээр үзэж харсан биш. Тэгсэн үнэн бололтой дэг шүү. Гэхэд нөгөө нөө хэлээд юу гэв. Би ч жоохон тэгж л бодож суулаа.
Гэрийг нь тойроод эргэлдээд байгаа тэр төгтмөн хэрэг харсан уу? Гэв. Тэлэнхэ ганцуугаар амаа андарч суусан хүүхэн харалгүй дээ. Ёстой амар юм. Хүн тавьдаг газар л тийм их бужигнсан хэрэг байдаг үсттэй. Гэтэл айлын дээрээс л бөөгнөрөөд байх юм. Яг нэг учир байж л таараа. Энэ Баянбаатрынх ч ёстой буруу хүнтэйгээ зурлалаа та. Цөг гэм муу юм холоор. Баянбаатар амар хүүдээр ирэв. Буйны эдээ цагаанаас амссан болоод за дөөхөө. Нэгэнтээ хэрэг явдал ийм болсныхаа ахын шулуухан л ярив. Чи манай ухаан муутай ихнэрт буруу мууг битгий санаарай. Бага залуу байхдаа л над дээр ирж нарийн үчирэгч таньж мэдэж амжаагүй байж амныхаа зоргоор чайлчиж байдаг дураараа хүүхэн байгаа юм. Аахан чи ийм хэрэг явдал болсонд харамсчил байна. Хүү дуугүй суuna. Баатар үргэлжлүүлэн чамайг наашаагийн хамаатан садан би юу? Хүү доош харсан чигтэн толгой сэгсэрнэ. Тэгвэл аахан чамайг төв газар бараад улж өгье. Залуу хүүхэд ганцаараа энэ уулын мухар сахиж яах юм? Төв газар бараадаж сургууль соёлдоор ахын дэм тус болъё. Хүү мөн л дуугарсангүй. Баяны залуу ихнэр толдож суuna. Үсэг эцгийн янзалж зүсээн засч суухтаа дуу аялна. Үдгснэн аяа гарч иж суусан охиноос нөхөр маань ирж юу? Арай ирээгүй байна. Хааш яваад алга болчихд юм. Хажуу сумын айл руу найранд явна гэчихэд өдий болтол ирээгүй байдаг. Нар сар нь мандаж жаргах төхлөө байна. Нөгөө амрынх руу явсан гэсэн. Дэмжижтэй тэгс нэрээр ингэж явхаар нэртэйгэр нөргөө давчгаасаа үлээ. Ер нь энэ амрын эцгэн гэж ямар хүн байдаг юм? Мэдэхгүй. Хараа манай хүний үр дүл юм биш үсттэй. За арайчгүй байлгүй. Ийм буян заяа муутай хүн манай одонд байх ёсгүй. Гэж хэлж дөнгөж дуусваагүй юу? Гэрийн гадна бөөн дуушуу болоод явчихсан тэр. Уул сэмтэн цуглаж, салхи шиг хуйлрын дайрсан их хэрэн зүргээс малх хуй, тогоо шанган хамгаалan хурааж байтал залуу ихнэрийн төвчээр тасарч юу болоод ийм их дуушуу болчихвдоо. Яста тайван суухын тавилан алгаа гэсээр хідэн зарцнараа загнахаар гэрээсэн гарч ирлээ. Тэгтэл бүсгүй харсан нэг хэрэг бусдыгаан дуудах мэд хингэрэг дэлтэм чанга багхираад бусад хэрэг цөм бүсгүн зүг шумбан нисээд ирэв. Бүсгүй гэрлүгэн жорч чадлагүй өөрийг нь юу юугүй дамжлаад яваад явах гэж бүү аятаа нүүгэлцсэн их хэрэг үргээхээр гараан сарвалзуулан байхтан гэрээн тойрон гүйж байлаа. 3 тан тойроод унаад өгөв. Аврал эрен өчнөөн багхирсан ч айлын хүмүүс гэр гертэн орчход хамраанч цугуйлгасангүй. Тэгсгэд чимээ тасрав. Гэрийн хаалганы завсар гарсан нарийн зайгаар дөрөн аяа гарч иж суусан охин хамраан цугуйлган хараад залгуулын муухай хашгиран амаан дараад унаад өглөө. Баяны баг ихнэрийн царай төрхийг юу ч хүү болтол хэрэг тонширж идээд гавл ясны 3 ухархайл харлаж хоцорчээ. Зүүдлээрээ гүнж зэрэг зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.